зүйл гэх юм бол миний одоо удирдлаганд ажиллаж байгаа тий аврагч нар их цагийн Игэл Баатрууд гэж одоо ард иргэд маань хэлдэг тийм ээ. Гал ус гашуун зовлонд одоо хамгийн түрүү нүүр тулдаг өдөр тутам цаг минут бүр одоо нэршилтэд турладаг манай аврагч нар энэ залуус маань бол одоо бидний хувьд бол хамгийн үнэтэй одоо зүйл бидний одоо үнэлж хэлж болохгүй тэр одоо үнэтэй бахархал нь бол тэд нар юм аа гэж би хэлмээр байна. Тэгээд нэг аврагчд ноогдж байгаа нормтын өгөхөд өнөөдөр стандартаар 480 байхад 1200 гаруй хүнд үйлчилж байгаа. 1200. Бараг 3 дахин олон улсын стандартаар харьцуулахад манай аврагч нар 3 дахин илүү одоо ажлын ачаалттай ажилдаг. Монгол улс чинь газар хөдлөл гэдгийг бол нүдэрээ хараагүй шүү дээ. Бид бүхэн ч гэсэн одоо мэдрээгүй. Одоо ямар байдгийг гэдгийг төсөөлж кино одоо баримтд одоо үйл явдлаас харж байгаа болохоос биш. Одоо тэр нурангад дотор одоо албаагчд маань яах вэ? Нурангад дарагчгүй тийм ээ. Хоёр ирэлч нохоотой одоо ажилласан. Аав маань одоо тэгэл тухайн үед тэгж бодоо энэ нөхөр ер нь энэ гитараараа явбал одоо баарны дуучин болчих магадгүй гэдэг. Тэгээ тэрийг ч гэсэн дараа нь хэлжсэн. Миний хүү чи одоо хэрэг цэргийн хүн болоогүй байсан бол айгүй бол нэг дуучин болцсон л одоо тууж явж явах хаа гэд инээж. Аврагч нарын одоо жишээ нь би зөв нэг сошиал орчин дах мэдээллийг л одоо танаас бас тодруулж асууж байгаа шүү. Би болохоор яг нөгөө нүдээр хараагүй учраас бол бас мэдэхгүй байгаа даа л та. Онцгойн аврагч нар маань бараг л зүгээр энгийн хувцастайгаа ороод аврах үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг, алт төмрийн унтраадаг гэдэг яриануд байгаад идэв шүү дээ. Үнэхээр одоо хувцас хэрэглэлийн хувьд тийм дутмаг байд юм уу? Эсвэл зүгээр тэр одоо магадгүй онцгой байдлын байгууллагыг хадгалах гэсэн бас нэг тийм дам яриануд байгаад идэв юм уу? Ер нь бол мэдээж тэр аврах үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол мэдээж бараг л энгийн хувцастай анших уу ор гэхгүй л ахaltaа тэр чинь эрүүл ухаанаар бодоод үзсэн ч гэсэн тэр чинь хүн штэ тий. Тий. Би одоо 17 настай одоо сонсож байхдаа анх Монгол улсын төлөө тангарах өргөсөн. Тэрнээс хойш энэ тангарахтаа одоо үнэхээр зүтгэж одоо ингээд ажиллаж байгаа. 30 гаруй жил одоо онцгой байдал болон тий цэрэг айрам одоо ингээд ажиллаж байна. Тэгээ ер нь бол ерөнхий газрын даргын одоо энэ албан тушаал бол эрх ям гэхээс илүүтэй үүрэг хариуцлага одоо оногдож явдаг. Тэгээ 22 жилийн өмнө одоо онцгой байдлын байгууллагад дэлхийн улс орнуудад ер нь байгалийн гамшигын одоо эрсдлийг урьдчилан тооцоолох, бэлэн байдлаа хангах, эрсдлийг бууруулах, сөрөг нөлөөллийг одоо бууруулах энэ талын одоо үзэл санаа давмгаалж исэн. Тэгээ тухайн үед бол одоо Монгол улсын засгийн газраас улс орныхоо одоо онцлогтой нийцсэн ийм одоо цоошин тогтолцоог бий болгох ийм хэрэгцээ шаардлага бол бий болсон байгаа. Үүнтэй уялдуулаад 2003 онд одоо улсын их хурлаар гамшигаас хамгаалах тухай хуулийг одоо анх баталснаар онцгой байдлын байгуулагдах ийм үндэс суурь нь одоо бүрэлдсэн. Тэгээ 2004 оны засгийн газрын 01-р тогтоолоор Батлан хамгаалах яамны иргэний хамгаалтын газар, за хууль зүйн яамны одоо галт төмөртэй тэмцэх газар, хүнсүдэ аж ахуйн яамны улсын нөөцийн газар гэдэг 3 одоо тусдаа чиглэлтэй байгууллага нэгдсэн тогтолцоон шилжиж одоо гамшигаас урьдчилан сэргийлэх, эрен хайх, аврах, за хор уршиг арилгах, хойшлол үүсгэх, сэргээн босгох үйл ажиллагаа гэдэг цоо шин одоо ийм удирдлагын одоо тогтолцоо одоо бий болсон. Тэгээ албаагчдын хувьд бол ер нь бол эрсдэлтэй нөхцөлд бүрхгүйсэж байгаа тийм ээ. Тэгээд бид бол албаагчдынхаа одоо энэ аюулгүй байдлыг хангах, хамгаалах ийм үүрэгтэй. Тэгээ албаагчд маань сэтгэл санаагаар жоохон ингээд юу байх хэрэгтэй, хатуужилтай, эр зөрөгтэй ийм байхыг одоо би хүсдэг. Иймч байгаад ирсэн манай залуучууд. Тэгэхэд манай залуучуудын хувьд бол ганц эрхэмлэг зүйл бол Монгол улсын төлөө зүтгэе гэдэг энэ одоо үг. Тэгээд малгай дээрх одоо энэ алтан одоо соёмбонтой бүх зүйлээ даатгаал Монгол улсынхаа төлөө зүтгэж явж байгаа залуус бол манай онцгой байдлын албаных нь л гэж би боддتي. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар зэвсэг түвшний дүүсэн байгуулагдсны 105 жилийн Монгол цэргийн одоо бахархалт өдрийг тохиолдуулаад тэр өдрийг одоо огтж бэлтгэж байгаа дугаар
цэргийн аль багчийн тангарагад Монгол эх орныхоо цайлгшгүй дархан байдлыг хамгаалахын төлөө ам бие харилцахгүй гэдгээ эх орон ард түмэн төрийнхөө өмнө андгаалan тангаргалъя гэж бичсэн байдаг баг. Тэгэхээр яг би зарим нийслэл нь урт хонь оруулаад буруу хэлсэн баг. Энэ тангарыг та ер нь хамгийн анх хэдэн онд өгчөв? Энэ тангарыг өргснөөс хойш та хичнээн жилиг яг энэ цэргийн салбарт зарцуулж байна, өнгөрүүлж байна. Би одоо 17 настай одоо сонсож байхдаа анх Монгол улсын төлөө тангараг өргөсөн. Тэрнээс хойш энэ тангарагтаа одоо үнэхээр зүтгэж одоо ингээд ажиллаж байгаа. Тухайн үедээ одоо хүүхэд ахуйнаас нь за яг одоо тэр үеийн л одоо зарим хүүхдүүд бол сонирхдаг нөгөө урлаг уран сайхан тэр дундаа гитар хөгжим гэдэг ийм л байсан л да. Аав маань одоо тэгэл тухайн үед тэгж бодоо энэ нөхөр ер нь энэ гитараараа явбал одоо баарны дуучин болчих магадгүй гэдэг. Тэгээ тэрийг ч гэсэн дараа нь хэлжсэн. Миний хүү чи одоо хэрэг цэргийн хүн болоогүй байсан бол айгүй бол нэг дуучин болцсон л одоо тууж явж явах хаа гэд инээж. Тэгээд ер нь бол тэгэл цэргийн сургуульд орсон. Тэгээд тэрнээс хойш тууштай одоо цэргийн амьдрал одоо ардын харим дараа нь төрийн захиргааны байгууллага тэгээд одоо онцгой байдлын байгууллагатай ингээд хүчин зүтгээд одоо ажиллаж байна. Тэгээ ер нь бол цэргийн хүн бол одоо Монгол улсын төлөө тангараг өргөнө гэдэг бол өөрөө их утга учиртай. Монгол улсаа одоо бүтнээр нь хардаг. Монгол улсын тусгаар тогтнол энэ одоо хөлийн далцчгүй байдал те энэ бүрэн эрхт байдал ер нь бол Монгол орны Монгол улсын төлөө зүтгэх гэсэн тангараг өргөсөн хүн болгоны одоо зүрх сэтгэлийн дуудлага халуун ам бүлээн цусаа одоо зориулж зүтгэсний одоо хүчинд бий болдог ийм зүйл. Одоо яг таны үеийн нэгсэн баг насны таныг баг байхад эрэгтэй хүүхэд болгоны баг мөрөөдлийн ажил нь бол зэрэг цагдаагийн хүмүүс гэдэг одоо мөрөөдөлтэй байдаг байсан баг. Та тэдгээр хүүхдүүдийн нэг үү эсвэл гэр бүлч гэдэг юм уу ямар нэгэн тийм одоо шахалтын цэргийн салбарын хүн үү? Ер нь яагаад бас яг энэ хүчний салбарын мэргэжлийг эзэмшсэн байдаг вэ? Ер нь бол яг манай одоо аав ээжийн одоо гэр бүл цэргийн одоо удаатай гэдэг юм хүн байгаагүй. Аав маань одоо эвлийн ажилтан байсан. Ээж одоо насаараа одоо улсын ихтлгүүр одоогийн бол номингийн одоо анх одоо салбар гэдэг юм уу те энд одоо ажиллаж байсан. Тэгээд ер нь бол яг аав ээжээр маань хоёулаа л одоо үр хүүхдүүдийнхээ одоо сурлага хүмүүжүүлэлт их анхаардаг ийм одоо эцэгчүүд байсан. Тэгээд намайг 10 төгсөх жил одоо тэгээд одоо ямар хуваар авах бол ер нь ирээдүйн одоо мэрэгчлээ яаж сонгох бол гэж бас дотроо санаа зовндог байсан байх ч тийм. Тэгээд нэг өдөр аав маань дуудаад миний хүү чи одоо ер нь цэргийн хүн болвол яасан бэ? Цэргийн хүн чи их дэгтэй, журамтай, сахилга баттай ийм одоо харагдах юм. Тэгээ чи өөрөө одоо энэ талаар юу гэж бодож байна гэдэг ингээд нэг үг орхиод өнгөрсөн. Тэгээд тухайн үед бид нар ч нөгөө цэрэгжилтийн одоо хичээл гэж ордог байлаа шүү дээ. Тэгээд тэр үед одоо цэргийн анхан шатны одоо мэдлэг ойлголт одоо өгдөг. Тэгээ ер нь бол яг цэргийн сургууль бас одоо их айтайхан одоо дүрм товч одоо өмссөн залуучуудыг харахаар бас санаа нэг жавхаатай ингэж харагддаг. Тэгээд цэргийн сургуулийг сонгосон хэрэг сонгоогүй байсан бол одоо бас амьдрал бол өөр тийшээ ирэх юм бахыг үгүйсэхгүй. Тэгээд өнгөрсөн одоо хугацаанд Монгол улсын тусгаар тогтнол эх орныхоо одоо эрх чөлөө сайн сайхны төлөө олон аавын хүүхдүүд одоо ээжийн хүүхдүүд халуун бүлийн цусаа одоо эх орныхоо төлөө өргөсөн. Энийний үргэлжлэл болж л одоо бид бүхэн явж байгаа. Тэгээд тэр дундаа онцгой байдлын албаны одоо аль багш нар бол Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдал энэ одоо ард иргэдийн амар тайван аюулгүй байдлын манаанд одоо зогсдог төрийн толгуур одоо бас нэгэн баг нь болсон. Чухал алба. Тэгээ өндөр одоо хариуцлагатай. Тэгээ бидний одоо үйл ажиллагааг бол гамшигаас хамгаалах тухай хууль, цэргийн албаны тухай хуулиар зохицуулж байгаа хэдий ч гамшигаас өртсөн сэргийлэхтэй бэлэн байдлыг аврах, эрен хайх аврах, за хор хөршгийг арилгах гэдэг ч юм уу одоо хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа юм төрийн цэргийн байгууллага бидний үйл ажиллагаа нэг талаасаа иргэнлэг одоо очиж авардаг. Нөгөө талаасаа бидний одоо дотоод үйл ажиллагаа бол яг цэргийн дөрвөөр одоо мөрдөгч яадаг учраас маш өндөр сахилга хариуцлагатай байхыг шаарддаг юм алба. Тэгээ учраас манай одоо албан хаагч нар маань өнөөдөр одоо Монгол улсынхаа төлөө зүтгэх гэсэн энэ тангарагтаа одоо үнэхээр зүтгэж хуулиар хүлээсэн үүргээ одоо нэр төртөөгөр
гүйцэж төр төмөндөө үнэлэгдэж байгаад одоо миний хувьд бол баяртай явдаг. Германд мэрэгжил дэвшлүүлсэн нь болохоор тий 2000-аас 2003 он төрийн захиргаа. тий төрийн захиргааны одоо удирдлагын чиглэлээр тий Шпайрын одоо төрийн захиргааны удирдлагын их сургууль гэж байдаг. Тэн дээр бол одоо батлан хамгаалахын одоо менежмент буюу одоо аюулгүй байдал тэр дундаа мэдээлэл технологийн одоо чиглэлийн аюулгүй байдлыг одоо нэвтрүүлэх гэсэн сэдвээр мастер одоо хамгаалаад ингээд ирсэн байна. Генерал цол одоо тэр нөгөө бригадийн генерал, хошууч генерал, дислэгч генерал гэх ингээд цолон дээшлээд явдсан шүү дээ. Бригадийн генерал гэдэг цол нь болохоор одоо генералын хамгийн анхных нь бас уу. Тийм генералын одоо хамгийн анхдаг цол. Ааха. Та хэдэн онд яг бригадийн 2017 онд 3 сарын 18-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар анх одоо бригадийн генерал цол өртөж байлаа. Дараа нь 2021 онд яг ковидын үед тий хошууч генерал цол мөн одоо 3 сарын 18 цэргийн баярын өдрөөр. Бас ер нь генерал цолыг бол яг одоо Монгол цэргийн баярын өдрөөр л Монгол цэргийн баярын өдрөөр олгож байна. За мөн одоо улсын наадам гэдэг тэмдэглэлт өдрүүдээр тэгээд дээр нь бол яг сүүлийн жилүүд бол одоо албаны одоо тухайн баярт одоо өдрүүдээр ерөнхийлөгчийн одоо бүрэн эрхийн хүрээнд олгож байгаа. Тэгээд онцгой байдлын байгууллагаас одоо бол нэгдсэн тогтолцоон шилжснээс хойш 8 генерал цолтон төрсөн. 22 жилийн хугацаанд 22 жилийн хугацаанд миний бие бол одоо 2 дахь генерал цолтон. Тэгээд генерал гэдэг бол бас одоо эрхэм хүндтэй нөгөө талаас цолны хажуугаар бас үүрэг хариуцлага давхар хоногдож явдаг учраас хариуцлагатай байхыг одоо цаанаасаа шаарддаг. Гэхдээ ер нь бол ерөнхий газрын даргын одоо энэ албан тушаал бол эрх ям гэхээс илүүтэй үүрэг хариуцлага л одоо хоногдож явдаг. Би одоо жишээ нь яг 2015 оноос эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж эхэлж байсан. Тэгээ яг тухайн үедээ ажиллаж эхэлсэн цагаас хойш яг ингээд онцгой байдалтай холбоотой ямар нэгэн үйл явдал мэдээ сурвалжлага гээл тэгэнгүүт одоо та мэдээллийг нөгдөг байлаа. Тэгээд ингээд бодоод үзэхлээр жишээ нь яг миний хэвлэл мэдээллийн салбарт ажилласан цагаас ахуулаад би одоо таныг таньдаг болсон цагаас ахуулаад өнөөдрийг хүртэлэхээр яг онцгой байдлын удирдлагын түвшинд ингээд нийтдээ бараг нэг 11-2 орчим жил ингээд ажиллаж байсан. Ер нь яг ийм онцгой байдлын байгууллагынхаа удирдлагын түвшинд ийм удаан ажилласан хүн хэр олон байдаг вэ? Ер нь бараг байхгүй бах тий. Тий. Ер нь бол онцгой байдлын байгууллагад би одоо 11 дахь жилдээ ажиллаж байна. Тий. 2015 онд Монгол Улсын шадар сайдын онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдоод тэгээд онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга тэгээ 2020 оноос онцгой байдлын ерөнхий газрын дарга гэсэн энэ одоо хариуцлагатай албан тушаалтай томилогдож ажиллаж байгаа. Ер нь бол онцгой байдлын алба маань бол ард иргэдийн одоо амнаас эрүүл мэнд хүрээлэн буй орчин гарч байгаа бүх төрлийн одоо гамшиг осол эрсдэлтэй одоо нүүр тулдаг хамгийн хүнд одоо даалгаврыг биелүүлдэг юм хариуцлагатай алба. Тэгээ энэ одоо албанд бас холбогдсонтой бас хувь заяаны асуудал гэж одоо ойлгодог тийм ээ. Тэгээ урд нь бас нутгийн захиргааны байгууллагад одоо ажиллаж байхдаа ч гэсэн гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд одоо оролцож байсан. Тэр талаар бас ойлголт мэдээлэлтэй байсан. Бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол шадар сайдын одоо онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байхдаа гамшигаас хамгаалах хууль эрх зүйн орчин одоо боловсронгуй болгох албан хаагчдын нийгмийн баталгааг одоо сайжруулах асуудал дээр их анхаарах ёстой юм байна. Дээр нь одоо хөрөнгө оруулалтыг өстө нэмэгдүүлэх юм одоо бодлогын одоо арга хэмжээнүүдийг авах ёстой байна гэдэг дээр бол хатуу одоо юм байр суурьтай байдаг. Энэ ч гэсэн одоо онцгой байдлын албаны сүүлийн одоо хөгжил дэвшилт тодорхой хэмжээний одоо хувь нэмэр оруулах те өөрийнхөө зүгээс одоо хүчин чармаалт гаргах юм боломжийг одоо нээж өгсөн болов уу гэж боддог. Онцгой байдлын ерөнхий газар ер нь энэ салбар нь хичнээн одоо аврагч ажилтаа албаагчдтай вэ? Яг нийтээр нь ингээд нийт буй бүрэлдэхүүний ер нь 80 гаруй хувь нь одоо ахлагч бүрэлдэхүүн. Тэгээ яг л энгийн одоо юу гэдгийг өдөр болгон л тэр гамшиг осолтоо нүүр тулдаг энэ одоо бүрэлдэхүүн байна. Тэр одоо түрүүн би одоо ярилцлаганд онцолж яасан төрөл мэргэжлийн аврагч нар байдаг. Тэгээ өнөөдөр бол манай Монголд одоо их хвчлэн одоо аюулт үзэгдлийн тохиолдлыг авч үзвэл дийлэнх нь объектийн төмөр, ахуйн төмөр одоо эзэлж байна. Дараагийнх нь одоо юу гэдгийг ганцууд одоо вирус, тэгэл ой хэрийн төмөр, тэгээд босол одоо ослууд,
байж байна ингээд. Ер нь жил ирэх тусам энэ осол аюулт үзэгдлийн тоо давтамж одоо нэмэгдэж байгаа нь бидний дахиад давхар бидний ачааллыг бас одоо нэмдэг. Тийм учраас албаагчдын өмнө нь бол хамгийн түрүүн албаны бэлтгэл бэлэн байдал гэдэг юм хамгийн чухал. Илүү мэрэгсэн байх хэрэгтэй. Мэргэжлийн ур чадвараа байнга сайжруулж явах хэрэгтэй. Тэгээд багаар ажилдаг манай одоо албаагчдын гол одоо онцлог тийм зөвхөн нэг хүн одоо аврах ажиллагаанд оролцдоггүй. Тэг бүлгэрээ ажилдаг учраас тэр одоо ажиллагааны үр дүн бол тэр бүлгийн ажлын одоо ур чадвараас шууд хамаардаг. Тийм учраас нэг хүнийг онцолж одоо тэр гаргаж ирэхээс илүү тэр одоо тухайн одоо салаа бүлэг салбар гэдэг юм уу те хамт олон тэр ажиллагааны одоо үр дүнгийн одоо гол одоо үүргийг одоо хэрэгжүүлдэг гэж одоо ойлгож байна. Энэ чиг. Гэхдээ энэ нь болохоор зооноос ийшээ айгу баг унцчихсан. За. Тэгээд энэ өөр айгу өндөрлөг. Хэзээс эхэлж байна? Тэр өчтөр шүү. Хоёр дахь хоног. Ер нь бол ажил цагийн хувьд хэдэн цагаас эхэлж байна? Орой харанхуул. Тэгэхээр өдрийн цагаас ч бас нэлээд юу тааш байна. Тэр үедний ажил. Тэр онцгой завж байгаа би хөөлөж байгаа байж салхин тогтсон онцгой яагаад. 2004 оноос эхлээд яг онцгой байдлын ерөнхий газар гэдэг нэршилтээр онцгой байдлын байгуулагдаад ингээд үйл ажиллагаа явуулсан гэхээр 22 жил. За тэрнээс өмнө бол мэдээж ингээд нөгөө салбаруудаар одоо яг нэгдсэн байдлаар биш аяг аврах үйл ажиллагаанд зохион байгуулдаг байжтэй гэж бодлоор бас нэлийн хожууч юм шиг тий. Гэхдээ одоо жишээ нь ер нь яг энэ 22 жилийн хугацаанд магадгүй дэлхийн хөгжилтэй улс орнуудын аврам хамгаалах одоо энэ онцгой байдлын байгууллагатай ингээд харьцуулахад яг 22 жилийн энэ хугацаанд хэр одоо хүчний байгууллага дундаасаа өсрөнгөө хөгжиж байгаа гэж тодорхойлж болох уу ер нь онцгой байдлын байгууллагыг. Сүүлийн жилүүдэд одоо онцгой байдлын байгууллага төдийгүй ер нь дэлхийн улс орнууд гамшигтай тэмцгээс илүүтэй гамшигаас өрчлөн сэргийлэх эрсдлийг бууруулах энэ одоо чиг хандлага руу одоо хөгжиж байгаа. Үүнтэй уялдуулж онцгой байдлын байгууллага дэлхийн нийтэд одоо мөрдөгдөж байгаа синдан үйл ажиллагааны хүрээ гэдэг ийм бодлогын баримт бичиг за уур амьсгалын өөрчлөлтийн одоо хөтөлбөр за дээр нь одоо дэлхийн одоо тогтвортой хөгжлийн одоо зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд бас бодлогын одоо үйл ажиллагааг уялдуу зохицуулах нөгөөтэйгөр одоо салбар дундын одоо хамтын ажиллагааг одоо бэхжүүлэх за бэлэн байдлыг хангах чиглэл дээр бол илүү анхаарч байгаа. Ер нь бол хөгжил дэвшлийн хувьд бол гамшигаас хамгаалах менежментээс гамшигын эрсдлийг бууруулах энэ тогтолцоо руу одоо үе шаттай одоо шилжиж байгаа юм шилжилтийн одоо онцлогийг одоо даван туулж байна гэж хэлж болно. Тэгээ ер нь бол энэ гамшигын бэлэн байдалтай холбогдуулаад яхад онцгой байдлын ерөнхий газраас тогтмол дадлаг сургуулийг одоо хийдэг. Жилд одоо 3-аас доошгүй аймагт бол гамшигаас хамгаалах ижүүрийн сургуулийг зохион байгуулж байна. 3-аас 4 аймагт нь команд штабын сургуулийг одоо хэрэгжүүлдэг. Энэ бол яг ард иргэдэд бас гамшигаас хамгаалах мэдлэг ойлголт, за нутгийн захиргааны байгууллага босд одоо удирдах бүрэлдэхүүнд тодорхой хэмжээний мэдлэг ойлголт өгөх. Гамшиг болсон үед одоо яаж одоо хариу арга хэмжээ авах уу гэдэг талаасаа ийм одоо хамтарсан гэдэг юм дадлаг сургууль одоо болно. Тэгээ энэ жилийн хувьд бидний хувьд бол энэ говийн чон гэдэг жил болгон одоо 2 жилд нэг удаа хийдэг ийм том дадлаг сургуулийг хийгээд төлөвлөж байна. Америкийн нэгдсэн улсын одоо холбогдох элчин сайдын яам, үндэсний Аляскийн Гавард, энтгэн номхон далайн цэргийн командтай хамтраад ийм дадлаг сургууль хийхээр ингээд төлөвлөж байгаа. Гэх мэтлэн дандаа гамшигын одоо эрсдлийг бууруулах чиглэл дээр, өрчлөн сэргийлэх чиглэл дээр ингээд анхаарч ажиллаж байна. Бид бол одоо байгалийн одоо аюулт үзэгдэл тэнд дундаа одоо цас шуурах, хүчтэй одоо аадар борооч гэдэг юм уу те. Бусад төрлийн одоо мэдээллийг бол цаг алдалгүй одоо ингээд хүргэдэг. Олон удаагийн давтамжтайгаар хүргэсээр байтал манай иргэдийн одоо өөрсдийн одоо те хайнгамжгүй ийм байдлаас болж өөрсдөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол ерөөсөө одоо буурахгүй байна. Одоо энэ жил ихэд чинь нийтдээ одоо гол цөмөрсөн тохиолдол 12 удаа тохиолдлоо шүү дээ. Үүнээс болж 8 хүн амнасаа алдсан. Бид одоо ингээд гол мосны нуурын одоо төвшин цас зузаан харилцан адилгүй байна. Цаг уурын байгууллагаас ингэж анхааруулж байна. Тийм учраас та нар бити зам товчлооч. Аль болохоор тэ аюулгүй байдлаа хангаад яваач л гэхэд ахад сануулаад ахад тойроод явахгүй ингээд очиод ингээд цөмрөөд
ирж штэ. Үүний цаана өөрсдийнх нь одоо амьдрал байна, үр хүүхэд нь тохирч байна. Ийм асуудал ерөөсөө ингээд арилахгүй багт. За тэгээд цасан шуурах болох гэж байна гэхэд л гараал одоо явцдаг. Тэгээд автомашинда бензин байхгүй, дулаан хувцас байхгүй. Иннээсээ болж осгох, иннээсээ болж одоо эрсдэлд орох асуудлууд ингээд засрахгүй байгаа. Ийм асуудлууд дээр одоо манай ард иргэд маань их сонор цэрэмжтэй өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах тал дээр их анхаарах хэрэгтэй. Мэдээж онцгой байдлын байгууллага бол одоо үйлчлэгээ үзүүлдэг байгууллага. Ард иргэд одоо тийм аюул тулгарсан бид одоо хурж очиж тадлаа ажиллахыг одоо зорин тийм бидний үүрэг тийм. Онцгой байдлын ерөнхий газрын 2024 оны алтан мэдээллийг 2025 оны алтан мэдээлэлтэй харьцуулаад харахад байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол нэмэгдсэн байгаа ч гэлээ харин нөгөө ард иргэдэд учрах гар цохирлын хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан байгаа юм байна л да. Энэ дүү мэдээг харсны дараа магадгүй техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал ч юм уу энэ иргэдэд учрах гар цохирлын хэмжээ буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм болоо гэж бодсон. Тэг ер нь бол өнгөрсөн одоо 2025 онд онцгой байдлын байгууллагын албан хаагчид 5103 одоо аюулт үзэгдэл ослын дуудлагаар үүрэг гүйцэтгсэн. 4400 гаруй одоо хүний амьнаас 450 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг одоо авраг хамгаалсан юм дүн мэдээлэлтэй байгаа. Энэ бол одоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ер нь бол ой хоёрын төмөр 2 дахин за одоо объектын төмөр бол одоо 32%-аар өссөн юм үзүүлэлттэй байдаг. Тэгээд бид бүхэн бол одоо энэ статистик дүн мэдээллийг хийхдээ гамшигын одоо мэдээллийн санг одоо өргөдөгч байгаа. Ялангуяа одоо гамшигын удирдлага зохицуултыг одоо хэрэгжүүлэхэд бид нар систем хөгжүүлэлтийн асуудал маш чухал байдаг. Тийм учраас гамшигын одоо энэ нэгдсэн удирдлагын систем хөгжүүлэлтийн ажлыг өнгөрсөн оноос эхлүүлээд бид нар одоо эхлүүлээд явж байгаа. Үүн дээр одоо сүүлийн үеийн одоо программын дэвшил мөн одоо техникийн шийдлүүдийг одоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэгээ ер нь бол онцгой байдлын байгууллага одоо сүүлийн жилүүдэд бас одоо өөрсдийн чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр их анхаарч байгаа. Ялангуяа одоо мэдээж улсын төсвийн хөрөнгө оруулалт бол маш хязгаарлагдмал байдаг. Тийм учраас аль болохоор гадаад улс орнуудын одоо хөнгөлөлтөө зээл, буцалтгүй тусламж, засгийн газар хоорондын одоо хөнгөлөлтөө зээлийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг одоо амжилттай одоо хэрэгжүүлж ирсэн. 2015 оноос хойш Австрали, Польш, Беларусь, одоо бүгд найрамд Хятад ард улс гэх мэтлэн за Япон, Солонгос улсуудтай бол хөнгөлөлтөө зээл, одоо буцалтгүй тусламжийн хүрээнд одоо гал унтраах болон аврах ажиллагааны автомашин тоног төхөөрөмжийг одоо сайжруулах ийм одоо хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гамшигын аюулын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх төсөл гээд ийм төслийг энэ оны 1-р сараас эхлээд хэрэгжүүлээд ажиллаж байна. Энэ бол одоо 32 сая орчим долларын санхүүжилттэй. Энэ төсөл одоо хэрэгжснээр Улаанбаатар хотоос гадна 7 аймаг бүсийн төвүүд дээр за дээр нь 14 одоо аймаг дээр одоо шуурхай удирдлагын төвүүд яг одоо бид та бүхэн сууж байгаа ийм шуурхай удирдлагын төвийн ийм зохион байгуулалттай ийм төв баригдана. Дээр нь одоо телевиз, радио, бусад одоо юу гэдгийг хэвлэл мэдээллийн сувгаар ард иргэдэд мэдээллийг цаг алдалгүй хүргэх ийм боломж, техникийн боломжийг давхар бий болгоно. Манай онцгой байдлын албан дээр дутагдж байгаа энэ холбооны бэлтгэл бэлэн байдлын төвшин бас одоо 85-аас 90% хүрэх гээд ийм тодорхой хата ажлууд одоо хийгдэх юм байгаа. Сүүлийн 2019 оноос одоо Франц улсын засгийн газар, Монгол улсын засгийн газар хооронд санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд агаараас 90 хаах аврах нэгж нисдэг тэрэг нийлүүлэх төсөл, гал унтраах тусгай зориултын одоо автомашин нийлүүлэх төслийг бол амжилттай эхний шатыг одоо хэрэгжүүлсэн. Анх удаага онцгой байдлын байгууллага Евро стандартыг хангасан ийм одоо нисдэг тэрэгний төсөлтөд нэвтрүүлсэн байгаа. Энд бол одоо 3 нисдэг тэрэг, кабри буюу сургалтын одоо нисдэг тэрэг болон
ангар дэд бүтцгээд одоо яг энэ орчинд одоо байгаа ийм одоо иж өрн эсдэг тэрэгний үйлчлэгээ явуулах ийм одоо шинэ анги гэх үү? шинэ анги. Тийм. Тэгээ ер нь бол одоо Франц улс бүтэн одоо 70 жил бий болгосон энэ ноу хав энэ одоо стандартыг бид нар 3-аас 4 жилийн хугацаанд Монгол оронд нутагшуулж байгаа нь их одоо тий богино хугацаанд. Тэгээ манай залуучууд их ур чадвартай нисгч нар одоо 10 гаруй нисгчдэр бид нар бэлдэж байна. Дээр нь одоо 12 инженер техникийн ажилтнуудыг гадаадаас одоо Франц улсаас нисгч нар энд ирж одоо сургалтаа зохион байгуулж байгаа. Ингээ одоо 2 дахь шатны төсөл дээр энэ одоо инженер техникийн болон нисгч бүрэлдэхүүнийг сургах чадваржуулах энэ төсөл маань амжилттай явагдаж байна. Ингээд одоо эх оноос эхлүүлээд манай одоо энэ залуучууд маань бие дааж одоо үүрэг гүйцэтгэх юм ердийн болон хүндрүүлсэн нөхцөлд одоо ямар ч одоо тохиолдолд энэ аврах ажиллагаа явуулах юм чадвартай болж одоо ингээд төлөвшин. За ер нь өнгөрсөн хугацаанд энэ 90 хаах аврах ажиллагааны одоо олон дуудлагууд ирсэн. 2022 онд анхны одоо 4 сарын 21-ний өдөр хамгийн анхны дуудлагаар манай 90 хаах аврах ангийн бүрэлдэхүүн одоо яаралтай тусламжийн дуудлага аваад өнөөдрийн хүртэл одоо 248 хүний тэр дундаа одоо 59 хүүхдийг эрүүл мэндийн байгууллагад одоо шилжүүлэн өгж одоо нэг өсөнтэй амь насын одоо аварсан ийм амжилттайгаар манай 111 дугаар анги одоо ажиллаж байна. Тэгээ цаашдаа бид нар бодлогын төвшөнд зөвхөн одоо 90 хайх аврах ажиллагааны нисдэг тэргээс гадна том оврын нисдэг тэрэгтэй болох 3 дахь шатны төслийг одоо хэрэгжүүлэхээр Францын засгийн газартаа одоо сангийн амаар дамжуулт санал хүргүүлж ажиллаж байна. Ингэх юм бол одоо бид нар ой хоёрын төмрийн одоо унтраах зориулт бүхийн одоо савтай тэгээд одоо бүрэлдэхүүн тээвэрлэх 20-с 25 хүний одоо бүрэлдэхүүн тээвэрлэх юм боломжтой ийм одоо нисдэг хэрэгтэй болно гэсэн ийм төсөөлөлтөй байна. Дээр нь одоо бүсийн төвүүд дээр нисэх дид нэгжүүдийг байгуулахаар одоо тооцоол хийж байна. Тэгээ энэ хүрээнд бид нар 100 сая еврогийн төслийг одоо бичээд одоо ингээд хөргүүлээд одоо санал солилцоод ажиллаж байна. Одоо жишээ нь нисгэгч нарыг бэлтгэхийн тухайд зүгээр ингээд одоо онгоцны нисгэгч ч гэдэг юм уу те эсвэл зүгээр нисдэг тэргийн нисгэгчийг бэлддэг шиг тийм богино хугацаа бас биш байд юм байна. 50-аас 60 цагийн одоо нислэгийг хийж яг одоо нисдэг тэргээ нисгэх эрхээ авдаг ч гэдэг юм чи бас болцсон шалгуур асар өндөр байд юм шүү дээ тий. Одоо нэг нисгчэд одоо тавьж байгаа шаардлага их өндөр. Өөрөөр хэлэх юм бол яг евро стандартын шаардлага хангаж байна. Зүгээр одоо ердийн үед бол өдөр тутмын одоо үйл ажиллагаа явуулахаас гадна шөнийн нислэг хийх ийм одоо болно. Дээр нь одоо гамшигын голомтонд үүрэг гүйцэтгэх гэдэг нь бол тухайн нисгчээс маш өндөр ур чадвар шаарддаг. Тэгээ өндөр уулын бүсэд за уснаас одоо аврах ажиллагаа зээр нь одоо ингээд цас шуурхтаа одоо үйдч гэдэг юм уу те. Ийм байгалийн одоо хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэх учраас онцгой байдлын одоо нисгч нар бол бусад одоо нисэх одоо бүрэлдэхүүнээс илүү өндөр ур чадвартай байх шаарддаг. Тэгээ дээр нь одоо энэ нисдэг тэрнээс доошо одоо олсоор бууж одоо тэр нэрвэгцэн ирээдийг татж гарах ажиллагаа гэдэг бол бас одоо тэнд аврах ажиллагааны зүгтэл буулын гэх юм бол бас илүү ур чадвар шаардлага нь тэгээ агаар дээр тогтох мохтох энэ гэдэг те энэ бол одоо бүхэл бүтэн юм систем байгаад байгаа тийм. Тэгээ нэг талаасаа сургалт энэ дээр явагдаж байна. Давхар бид нар энэ дотроо энэ юу байгаа одоо цахим одоо сургалт яг ийм нисгч нарыг бэлддэг энэ нисэх одоо юунаас гадна дадлагжуурын ийм танхимтай тэнд бол нисгчдээ симуляторын ийм өрөөтэй тэнд одоо бид нар нисгчдээ тодорхой одоо хугацаагаар одоо бэлдэж байна. За энэ болохоор одоо ингээд манай танхимын дадлагжуур буюу симуляц байгаа. Ер нь бол Азид хоёр байдаг. Нэг нь бол Казахстан, нэг нь одоо Монголд зориулагдсан. Тэгээ манай одоо нисгч нар энд Франц одоо мэрэгжилтэн багшийнхаа хамт энэ одоо яг онгоцонд ямар одоо үйлдэл хийх ёстой гэдгийг энийг одоо танхимын дадлаг сургалт хийдэг. Энэ Төвшин Баяр манай одоо онгоцны нисэх багийн дарга одоо энэ сургалтанд хамрагдж байгаа юм хүн байгаамаа.
За тэгэхээр манай энэ Thales газ симулятор нь болохоор сая генерал хэлдгээр Азад бол ерөөсөө хоёрхан байгаа. За энэ дадлага жуурын яг үндсэн зорилго нь юу вэ гэхээр бодит амьдрал дээр хийхэд одоо маш их эрсдэлтэй хүндэрсэн нөхцөлд нислэг үйлдэх болон ямар нэгэн агаарын үлэг дээр гарсан дутагдал ямар арга хэмжээ авах талаарх сургалтыг хийдэг байна. Тийм. Доторх бүх хэрэглэл нь бол бодит нислэг дэрэгттэй яг ингээд нэг харьц нэгээр хийсэн хэрэглүүдтэй. Тэгэл ерөөсөө байнгын одоо сүүлнээс ажиллагааг болох эсвэл хөдөлгүүр дээр гал гарах нэг хөдөлгүүр ажиллагааг болох үед авах арга хэмжээний дадлага туршлагууд гадна нь орчин ямар ч үзэгдэх орчингүй эсвэл шүн нислэгийн дадлага туршлагуудыг энэ дээр хийдэг гэсэн. Эсвэл ямар ч цаг үед тийм. За манай инженер техникийн ажилтнууд энэ нисэх одоо онгоцны их биеийг одоо задлах, буцааж одоо угсрах. Тэгээд үе шаттай одоо нөгөө эд ангиудыг одоо солих, сэлбэг хэрэгслийг нь бол одоо хийх ийм ажлуудыг бас хийж байна. Ингээд логистик, тээвэрлэлт, одоо угсралт, нисхүүл ажиллагаа, тэгэл удирдлага зохион байгуулалт гэл бүх юм одоо Европт мөрдөгдөж байгаа. Энэ стандартын дагуу хийгдэж байгаагаараа Монгол улсад нэвтэрж байгаа хамгийн одоо анхны анги гэж одоо хэлж болно. Гамшигын шуурхай удирдлагын одоо үйл ажиллагаа зохион байгуулахад бол удирдлага зохицуулалтаар хангах бас асуудал чухал байдаг. Одоо альва гамшиг аюулт үзэгдлийн осол дээр дүн шинжилгээ хийж энэ аймагуудад болж байгаа үйл явц дээр нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангахад энэ төвөөс одоо үйл ажиллагааг нь удирддаг. За энэ төв бол өнгөрсөн одоо 2025 онд Америкийн нэгдсэн улсын боцлогоо 2 сая долларын одоо санхүүжилтээр ингэж баригдсан төв газар хөдлөлтийн өссөн баалын одоо төсвөржилтөнд бол хэвийн үйл ажиллагаа явуулахаар юм байгаа. Тэгээ зөвхөн одоо онцгой байдлын ерөнхий газар гэхгүйгээр гамшигын одоо онцгой нөхцөл байдлын үед улсын онцгой комисс, за онцгой комиссийн одоо шуурхай штаб шилжин байрлаж энэ одоо бүх байгууллагуудтай харилцан ажиллагаа зохион байгуулах, төлөвлөлт одоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ийм боломжтой одоо төв байгаа. Тэгээ өдөр тутам 24 цаг одоо бэлэн байдалтай ингээд одоо аймаг орон нутгаас мэдээлэл одоо аваад ингээ харилцан ажиллагааг одоо хэрэгжүүлж одоо ажилтдаг. Ийм одоо онцлогтой. Тухайн байгууллагын гадаад харилцаа тэл хэмжээгээр мэдээж үйл ажиллагааны чиглэл илүү өөрчлөж байгаа л да. Яг онцгой байдлын албан дээр ингээд тухайлаад ярих юм бол одоо гадаад харилцаа хөгжих илүү олон улс оронтой хамтарч ажилласнаар эргээд бид нар өөрсдөө тусламж үйлчилгээ авахад хандах эрхтэй болдог ч юм уу те. Ямар тодорхой давуу талуудыг бий болгох юм бол тий онцгой байдлын байгууллага анх одоо нэгдсэн үндэсний байгууллагын Монгол орны гамшигын нөхцөл байдал дээр хийсэн одоо үнэлгээ судалгаа зөвлөмжийн дагуу байгуулагдсан байгууллага учраас олон улсын харилцаа хамтын ажиллагаа их өргөн байхыг одоо юу гэдгийг шаарддаг гэдэг юм. шаарддаг. Тухайн үед нь одоо нөхцөл байдлыг үнэлээд ийм бие даасан гамшигын одоо юм тогтолцоо бүхий байгуулах нь зөвөө гэдэг 33 заалт бүхий зөвлөмж өгсөн. Үүний дагуу бид нар одоо нэгдсэн үндэсний байгууллага түүний одоо харьяа 34 одоо байгууллага агентлагуудтай хамтран ажиллаж байна. Ялангуяа гамшигын эрсдлийг бууруулах, өрчлөн сэргийлэх, бэлэн байдлыг одоо сайжруулах, чадахжуулах чиглэлээр нүүб болон нүүбийн одоо харьяа байгууллагуудтай. За дээр нь одоо хоёр хөрш том орноос гадна Япон, Солонгос, Франц, за тэгээд Герман, Америк, ингээд Польш тийм улс орнуудтай гадаад хамтын ажиллагаа 28 одоо ижил төстэй одоо байгууллагуудтай гамшигаас хамгаалах салбарт одоо хамтран ажиллаж байна. Албан хаагчдаа тухайн улс оронд одоо илгээж туршлага солилцох, туршлага судлах, тэгээ хамтарсан дадлаг сургууль одоо хийх хэлбэрээр ажиллаж байна. Сүүлийн үеийн тухайн улс орнууд нэвтрүүлсэн техник, технологи, инновацийг бас Монгол оронд нутагшуулж хэрэгжүүлэх асуудал дээр одоо анхаарч байгаа. Ер нь бол ингээд нөгөө нэг техник технологич бол яг энэ онцгой байдлын салбартаа магадгүй аврагч нарын үүрэг одоо даалгаврыг тий үйл ажиллагааг нь илүүтэйгээр хөнгөвчлөх тиймэрхүү тоногдох хөрөмжүүд бол их л олон л байдаг байх л та. Манайх ер нь яг одоо тэр дэлхийн технологийн хөгжилтэйгөө яг онцгой байдлын салбар маань хэр хөл нийлүүлж чадчих байгаа вэ? Аль болохоор одоо сүүлийн үеийн дэвшилт техник, технологи, инновац руу одоо бид нар одоо хөл тавьж явж байна. Тийм. Ер нь бол одоо дэлхийн нийтэд ашиглаж байгаа гал унтраа аврах ажиллагааны тоногдох хөрөмжийг нийлүүлэх, хэрэглэх одоо энэ бодлогыг бид нар хэрэгжүүлж байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд бүгд найрамд одоо хятад ард улсад одоо үйлдвэрлэсэн одоо гал унтраах ийм дорооны бид нар одоо нийслэлийн зарим одоо аймаг орон нутагт хэрэгжүүлж байна.
За дээр нь одоо нисгчгүй нисэх төхөөрөмж, эрен хаах аврах ажиллагаа болон одоо бусад одоо үйл ажиллагаанд энийг одоо ашиглаж байна. Тэгээ энэ чиглэлээр одоо албаагчдаа сургаж дадлагжуулах тал дээр ч гэсэн одоо анхаарч байгаа. За энэ жилийн одоо төсвийн хөрөнгө оруулалтаар гэхэд одоо агаараас нисгчгүй нисэх одоо төхөөрөмж хэлбэрээр одоо үйлдвэрлэгдэж байгаа. Агаараас одоо гал унтраах зорилтын ийм дорооныг бид нар судалж байна. Ингээд одоо үйл ажиллагаа нэвтрүүлэхээр ашиглаж байна те. Тэгээд одоо агаараас одоо энэ гал унтраах зорилтын энэ банк сав бүхий одоо нисгчгүй нисэх одоо ийм юг хэрэгжүүлэхээр ингээд судалж байгаа гэх мэтлэн. Тэгээ ер нь бол ийм одоо техник технологийн дэвшлиг ашиглах тал дээр бид нар одоо илүү анхаарч байна. Тэгээ цаашдаа ч гэсэн албаагчдаа сургаж бэлдэх. Ялангуяа гадаад сургалтанд одоо хамруулах тийм ээ. Гадаад хамтын ажиллагаа бэхжүүлэх асуудал маш чухал байдаг. Тэгээ Монгол улс өөрөө одоо засгийн газар гадаад улс орны өмнө томоохон амлалт үүрэг үлээсэн учраас гадаад хамтын ажиллагааны хувьд бол онцгой байдлын байгууллага гол одоо гүүрийг гүйцэтгэж байгаа. Тухайлбал одоо Синдан үйл ажиллагааны хүрээ баримт бичиг гэдэг 2015 онд баталсан юм баримт бичиг байдаг. Тэгээ энэ баримт бичиг бид нар 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр одоо ажиллаж байна. 3 дахь шатны стратеги төлөвлөгөөг сая өнгөрсөн онд баталлаа. 2030 он хүртэл энэ дээр одоо ажиллана. Тэгэхээр одоо юмтай холбогдуулж 2018 онд бид нар одоо Монгол улсад Азийн сайдрын одоо гамшигын асуудал харьцсан сайдрын хурлыг зохион байгуулсан. Тэгээд Улаанбаатар хотын тунхал баримт бичиг баталсан. Ер нь бол Монгол улс гамшигын эрсдлийг бууруулах асуудал дээр их анхаардаг улс орн юм а гэдгээ улс төрийн дээр тэр одоо хурлын үеэр бид нар бас одоо хамгаалж гэдэг юм уу те тодтогч одоо чадсан. Нөгөө талаасаа томоохон үүрэг амлалтыг авч байна. Азийн бүс нутагтаа одоо хамтын ажиллагаа бэхжүүлэх. Сая өнгөрсөн онд гэхэд бид нар Азийн гамшигын бэлэн байдлын төвийн одоо албан ёсны гишүүн орн боллоо. Олон жил одоо зүгээр ажиглагчийн статустай байсан. Үүнийг одоо шат одоо ахиулсан. Ингээд энэ төв гишүүн болсноор Азийн бүс нутгийн хэмжээнд томоохон хэмжээний одоо гамшигын одоо тий эрсдлийг бууруулах чиглэлээр бодлого тодорхойлох, мөн нөгөө талаасаа санхүүжилтийн дэмжлэг авах, за уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан, бусад одоо сангаас дэмжлэг авах, за харилцан туршлага солилцох, за албан хаагчдаа сургаж чадваржуулах гэдэг техникийн болон бусад одоо тусалцаа авах ийм одоо боломжтой болох. Ийм одоо өргөн одоо боломж бас бидэнд нэгдлээ. Ингээд цаашдаа энэ гадаад харилцаа бол бидний одоо хамгийн том асуудлын нэг байсаар байх болно. Аврагч нарын одоо жишээ нь би зөвхөн нэг сошиал орчин дах мэдээллийг л одоо танаас бас тодруулж асууж байгаа шүү. Би болохоор яг нөгөө нүдээр хараагүй учраас бол бас мэдэхгүй байгаа даа л та. Онцгойн аврагч нар маань бараг л зүгээр энгийн хувцастайгаа ороод аврах үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг, галт төмрийн унтраадаг гэдэг яриануд байгаад идэв шүү дээ. Үнэхээр одоо хувцас хэрэглэлийн хувьд тийм дутмаг байд юм уу? Эсвэл зүгээр тэр одоо магадгүй онцгой байдлын байгууллагыг харлуулах гэсэн бас нэг тийм дам яриануд байгаад идэв юм уу? Ер нь бол мэдээж тэр аврах үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол мэдээж бараг л энгийн хувцастай анших уу ор гэхгүй л ахaltaа тэр чинь эрүүл ухаанаар бодоод үтсэн ч гэсэн тэр чинь хүн штэ тий. Тий. Ер нь бол анх байгуулагдчих үед 22 жилийн өмнө бол манай аврагчдын хувцас хэрэглийн хувьд үнэхээр асуудалтай. Усчин аврагч гэхэд одоо ямар нэгэн усны мандлын одоо тусгай зориултын хувцас хэрэгэл байхгүй. Одоо нэг бүдүүлгээр хэлэх юм бол одоо төршигтэйгээ би спиртээр ачичаал ингээл орж исэн ийм тохиолдол бол бий. Байдаг уу тийм байдаг байсан. Одоо гал сүнөгчдийн хувьд бол одоо ингээд биржинтэн хувцастай. Одоо тэгээд юу гэдгийг нэг одоо галын одоо төсвөржилтийг хангахгүй ийм одоо гуталтай тий. Иймэрхүү л одоо нөхцөл байдалтай л байлаа л да. Тэгээ одоо ингээд үе шаттай л бид нар одоо хувцас хэрэгэл хөдөлмөр хамгааллын одоо тоноглол багаж хэрэгсэл илүү сайжирч байгаа. Ер нь бол одоо гал объектын гал төмөрлөө орж байгаа аврагчдын хувьд бол яг л ижбүрэн одоо хувцас хэрэгэлдэг. Ойрын төмөр дээр одоо ажиллаж байгаа албан хаагчдын хувьд бол бас одоо яг ижбүрэн хувцас хэрэгэлдэг явж байгаа. Тэгэхдээ тэн дээр одоо дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа сайн дурынхан байна.
мэрэгжлийн ангийнхан байна, орон нутгаас ажиллаж байгаа иргэдэд маань яг бүрэн хэмжээний хувцас хэрэглээр хангагдаагүй байдаг нь дуран одоо өртдөг. Өөрөөр хэлэх юм бол одоо төмрийн голомтод үүрэг гүйцэж хагаад тэнд чинь бас бид нар одоо хүн хүч хүрэлцэхгүй шүү дээ. Орон нутгаас ажиллаж байгаа тэр иргэд маань хувцас хэрэглэл байхгүй. Тэгээд нэг цохиург үүрэгтэй эсвэл одоо нэг ус үүрцэн ийм байдалтай харагдж байгаа нь энэ онцгойгийнхэн ерөөсөө хувцас хэрэглэл дутуу юм байна. Энэ ерөөсөө тэгэл улаан гараараа энэ төмөртэй ноцолтын байна гэдэг иймэрхүү ойлголт буруу ойлголт бас нийгэмд байх шиг байгаа юм. Ийм зүйл бол байхгүй. Харин энэ дээр бол төр засгаас энэ ч онцгой байдлын албыг илүү анхаарж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн бодлого хэрэгжиж байна. Мэдээж 100% одоо хангагдсан зүйл хараахан байхгүй л дээ. Өнөөдөр харин одоо 57% хүртэл одоо техник тоног төхөөрөмж багаж хэрэгжлийн хангамж нь сайжирч байна. За 63% хүртэл техникийн одоо энэ автомашин тоног төхөөрөмжийн хангалт нь нэмэгдэж байна. Энэ бол нэг үеэ бодвол харин харьцангуй одоо нэмэгдэж байгаа ийм үзүүлэлт юм. Би тухайлах юм бол ингэж бодож байна л да. За онцгой байдлын онцгойгийн аврагчид, алба хаагчид маань бол ер нь яг хүн ардынхаа одоо эрүүл мэнд, аюулгүй байдал, тэгээд цаашлаад улс их орныхоо бас бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулж яг аврах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа маш чухал салбарын нэг Монгол улсын. За тэгвэл энэ салбарын бас яг удирдах төвшний үйл хэргийг ингээд 10 гаруй жилийн хугацаанд ингээд үргэлжлүүлээд явна гэдэг бол магадгүй хүчний салбарт одоо мэрэгжил эзэмссэн хүн болгонд олдоод авахгүй бас завшаан байх гэж бодож байна л да. Тэгэнгүүт мэдээж нөгөө нэг хүн чинь яг хийж байгаа ажил хэрэг үйл хэрэг дээрээ за энэ зүйлийг үлдээнэ гэдэг бол бас нэг талаараа анхлан ажиллаа авахтаа тавьсан зорилго нь байдаг ч юм уу. Эсвэл яг ингээд би энийг хийж гүйцэтгэх шин шүү гэдэг нэг өөрийн бас нэг бахархал тэнд байх ёстой байх гэж боддог байхгүй. Тэгэхээр таны хувьд одоо яг би ингээд тэрийг гэхээс илүүтэйгээр эсвэл магадгүй хийхийг зорж байгаа гэдэг талаас нь бодоод үзэх юм бол та онцгой ерөнхий газрын дараагаар ажилласан энэ цаг хугацаанд би яг л энэ ажлыг л хийж чадсан да. Ер нь бол бас их бахархдаг та гэж өөрөөрөө бахархдаг зүйл нь ямар ажил байдаг вэ? Ер нь 3 зүйлд илүү анхаарч ирсэн. Нэгдүгээрт бол албаагч үүргээ гүйцэтгэх одоо хэрэгцээ орчин одоо бүрдүүлэх асуудал. Гамшигаас хамгаалах салбарын үйл ажиллагаа өөрөө салбар дундын одоо харилцаа хамтын ажиллагааг одоо шаарддаг. Ялангуяа одоо олон нийтийн оролцоотой гамшигын эрхлэлийг бууруулах асуудал их чухал. Тийм учраас одоо хууль эрхцэн орчинг одоо боловсронгуй болох гамшигч төсвөртэй ийм асуудлыг одоо тавих. Дээр нь одоо бусад одоо байгууллагуудын оролцоог одоо нэмэгдүүлэх энэ асуудлыг бол хуулийн одоо өөрчлөлтөөр хийж өгөх. Хуулийн дээрээ одоо албаагчдын нийгмийн баталгаа хоёрдугаарх нь албаагчдын нийгмийн баталгаа. Өнөөдөр мэдээж одоо зах зээлийн нийгмээ дагаад одоо мэдээж хүний амжиргааны одоо төвшин бас өөрчлөгдөх одоо тэгээд хэрэгцээ шаардлага нэмэгдэх юм байна. Албаагчдын дийлэх маань одоо энэ хот суурин газар үүрэг гүйцэтгэдэг. Онцгой нөхцөлийн нэмэгдэл гээд 30% олгодог байсан. Тэгээ ерөнхий сайд одоо замдан шатар бас одоо энэ асуудлыг анхаарч одоо үзсэн. Ингээд албаагчдын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг бол 40% болгосон. Тэгээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд засгийн газрын одоо 3 удаагийн тогтоолоор манай албаагчдын цалин өс бол нэмэгдсэн. Энэ тал дээр анхаарч байгаа. 3 дугаарх нь бол хөрөнгө оруулалтын асуудал. Мэдээж одоо энэ хүчирхэг тэгээд одоо дээр нь техник технологийн дэвшлиг хадгалсан чадварлаг алба болох хүчгийн тулд энэ одоо хөрөнгө оруулалтыг татах. Тэгээд улсын төсвийн одоо хөрөнгө оруулалтаар бүх асуудлыг шийдэх боломж байхгүй. Гадаадын одоо зээл тусламж, хөнгөлтөө зээлийн хүрээнд одоо олон төсөл хөтөлбөрүүдийг бид нар одоо өнгөрсөн жилүүдэд одоо хэрэгжүүллээ. За одоо ойрын хугацаанд гэхэд Франц улс бүгд найрамд Монгол улсын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд гал унтраах тусгай зориултын автомашин нийлүүлэх төслийг одоо 1-р шатын одоо амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд одоо 42 шиг тусгай зориултын автомашин нийлүүлэгдэж улс орны өнцөг болон борт одоо аюулгүй байдлын чиглэлээр одоо ажиллаж байна. Дараа нь тэгээд ковидын одоо үед манай албаагч нар
одоо эрүүл мэндийн салбартаа одоо энэ зэрэгцгөөстэй тэргүүлэх одоо игнэнд нь үүрэг гүйцэж өдөр шөнөгүй л одоо энэ ковидын цар тахлыг одоо хумих одоо хязгаарлах бүхий л одоо хүнд үүргийг үүсгэж байсан. Энэ үед бас албан хаагчтай тогтвортой ажиллахын болцоог нь хангаж үзэх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгэд ялангуяа одоо суманд ажиллаж байгаа албан хаагчдын хувьд бол бид нар бол уул уурхайн салбар руу одоо шилжих эсвэл одоо барилгын салбар руу шилжих юм асуудлууд байдаг учраас ер нь бол аймгийн төвөөс бус суманд үүрэг гүйцэж байгаа албан хаагчдад одоо 5 жилээс дээш ажилласан бол 30 сарын одоо үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгө урамшуул олгохоор ингээд хуулийн одоо өөрчлөлтийг хийсэн. Энэ асуудлыг бас тухайн үед нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан чин зориг одоо сайдтай бас зөвшөлдсөн. Ингээд их хурлд одоо оруулж ингээд батлуулсан. Энэ бол бас томоохон хэмжээний дэмжлэг болсон. Нөгөө талаасаа одоо нийгмийн баталгааны нэг асуудал бол орон сууцны асуудал байдаг албан хаагчдаа. Өнөөдөр бол нийт бие бүрэлдэхүүний одоо 70% нь одоо өөрийн гэсэн орон сууц байхгүй гэр хороолт. Тэгэл юу гэдгийг түрээсийн байранд ийм нөхцөлтөр байна. Тэгээ бид бол энэ орон сууцчлах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр бол үе шаттай арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд одоо юу гэдгийг нийслэлийн удирдлагуудаа ярьж байгаад өнгөрсөн одоо хугацаанд 120 гаруй албан хаагчийг түрээслээ төмчлөх орон сууцны одоо хөтөлбөр томрууллаа. Аймаг орон нутгийн онцгой байдлын байгууллагын одоо байршилтаар орон сууцны төсөл хөтөлбөрүүд одоо хэрэгжүүлээд 512 одоо айлыг одоо орон сууцтай болгох юм асуудлууд байна. Гэхдээ цаашдаа энэ орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр аймаг орон нутаг нийслэлийн удирдлагатай хамтарч ажиллах ялангуяа одоо энэ дахин төлөвлөлтийн хүрээнд баригдж байгаа барилга байгууламжинд оруулах, ипотекийн зээлэнд одоо аль болохоор төлхөө хамруулах, за мөн одоо урьдчилгаан санхүүжилтийг одоо бага хэмжээнд одоо тогтоох замаар албан хаагчдыг одоо төлхөө орон сууцад хамруулах. Ийм одоо бодлогын арга хэмжээ авах тал дээр бас одоо холбогдох одоо арга хэмжээг аваад ингээд ажиллаж байна. Одоо яг бид нар бас нэг 3 сарын 18 буюу Монгол цэргийн өдөрт зориулж энэ дугаарыг бэлтгэж байна л та. Тэгээд яг энэ өдөрт зориулаад бид нар нийтдээ ингээд одоо нэвтрүүлэг маань бас 7-8 жилийн хугацаанд бэлтгэж байгаа. Тэгээд онцгоогоос орж байгаа 3 дахь хүн нь бол одоо та болж байгаа байхгүй. Хамгийн эхлээд бид нар алтан утганы хажуудуудыг онцгойг анги чинь хэд дугаар ингэж яваад идэв үлээ? Нийс 100? 105 дугаар анги. 105. Тэр чинь ерөнхий газар дээр ялагддаг юм нийслэх гэж байна. Ерөнхийдөө хариулагдана үстэй. Нийслэлийн ер нь бол нийслэлийн аврах юм. Тэгээд тэндээс нэг үйлчлэгээний гавьяат орж исэн. Тэгсэн тэр эхнэр нь ингээд нөгөө айгу хөөрх юм ярьсан байхгүй. Ингээд шүнж өдөрч ингээд те ямар ч цаг удаа баярнаас юу ч үдин те ингээд дуудагдаал явдаг. За тэгэл ингээд дуудагдаал явхад нь амьд л ирээсэ гэж боддог гэл нэг айгу тийм нэг хүнийг имзэглүүлсэн зүйлийг ярьсан байхгүй. Гээд бодоод үзэхлээр жишээ нь онцгой хичнээн аврагчтай үү те. За тэгэл тэр болгоны ард ингээд эхнэрүүд нь тиймэрхүү байдалтай одоо хүлээж идэг гэхэлэр яг энэ хүмүүсийг ингээд өдөрдөн чиглүүлж ийн гэдэг утгаараа мэдээж таны хувьд эн чинь бүр илүү асар том хариуцлага асар олон хүмүүсийг ингээд те бүр илүү хариуцлагатайгаар ингээд одоо ажлаа хийдэг байж таарж штэ те. Тэгэхээр нэг талаараа эн чинь хаширмаар байхгүй те. Яа за боли ч гэдэг юм ингээд хаширмаар ажлыг яг ингээд өнөөдрийн хүртэл ингээд хийсэн гэдэг. Тэгэхээр магадгүй эндээс нэг таны мэдэрдэг мэдрэмж ч гэдэг юм эсвэл яг хариуцлагын ч гэдэг юм эсвэл нэг хувь хүний нөгөө тууштай байдал ч гэдэг юм ингээд янз янзын характерууд нийлдэг байна. Тэгэхээр таны хувьд жишээ нь ингээд онцгойтой ингээд тий онцгойгоо үйл ажиллагааг сайжруулж аврагчнаа чадахжуулчих гээл ингээд тэр болгонд ингээд хичээж зүтгэж байгаа. Тэр яг одоо чандын цаатах зорилго нь гэх юм уу тий яг юу юм бэ? Тий. Ер нь бол одоо эцэг хүн үр хүүхэдтэй санаа зовдөг шүү дээ тий. Үр хүүхдийнхээ одоо сайн сайхан явж байгаа хэсэг за сорлого хүмүүжлэлтэй одоо доголдож гин үгүй юу гэдэг ч юм уу. Тэгээд байнгын санаа тавьдагтай адилхан байгууллагыг одоо удирдах байгаа хүний хувьд бол эцгийн одоо нүдээр одоо албаагчтай одоо хардаг эцгийн одоо сэтгэлээр одоо бас санаа зовдөг. Ийм бол байнга л одоо байдаг. Тэгээ өдөр болгон одоо шөнө болгон ер нь бол 50 байгаасаа ямар нэгэн гамшиг ослын дуудлага одоо байхгүй байгаасаа томоохон хэмжээний бити болосоо л гэж одоо дотроо залбирч одоо түгшиж одоо ингэж байдаг. Тэгээ өглөө босоод одоо тэгээд тэнгэр чилмэг байгаасаа гэдэгтэй адилхан тийм ээ. За аврагчдын маань хувьд одоо албаагчдын маань хувьд ямар нэгэн эрсдэл одоо бити дагуулаасаа
тэр одоо голомтонд үүрэг гүйцэж явахдаа алдаа осол одоо бити гаргаасаа гэдэл байнга л одоо сэтгэл санаа зовж яг тэд нар маань үүрэг гүйцэж байгаа үед л дагаж л одоо тэгээ сэтгэл зовностой л юм байдаг. Тэгээ хүнд одоо үед үүрэг гүйцэж жишээлбэл одоо 2017 онд говь үйлдвэрийн газар одоо бид нар одоо гал гарч байлаа. Галын дуудлагаар манай одоо 200 гаруй албан хаагч бүх одоо нийслэлийн хэмжээний анги байгууллагад бид нар татан оролцуулж байсан. Шөнийн одоо 20 цагт дуудлага аваад тэгээд би одоо тэгээд шууд гэрээсээ көмрийн голомттой очиж үүрэг гүйцэж байлаа. Тэгээд тэр үед бол тэр одоо дээдлийн объект нь бол 50 см-ийн зузаан одоо ингээд хар цаасаар лакаар ингээд учигдсан. Тэгээд маш хүнд. Тэгээд тэр нь бол өөрөө галыг одоо өдөөж байгаа. Тэгээд дээвэр дээр гараад манай албан хаагч нар ажиллана. Тэгээ автомеханик шатаар ингээд дээш нь гарчаад албан хаагчтай нэг бүрээр ингээд ажиллуулад гадаа одоо удирдлагын одоо байр дийлэгчээ тэндээс удирж байгаа бүртлөө тэгээ тэнд одоо үүргэсэж байгаа албан хаагчаа доошоогоо тэр лакта нөхрөө одоо цөмрөөд унчих вэ гээл сэтгэл санаа зовоол одоо хамт шаналал ингээд байж байгаа. Тэгээ өглөөний үүрийн 6 цаг хүртэл бүх хүчээд ажиллаад ингээд ажилласан. Тэгээ тэнд одоо Японд угсарсан одоо тэр үйлдвэрийн тоног төхөөрөмж говийн одоо бүтээгдэхүүн агуулгын одоо бүх зүйлүүдийг бид бүхэн бол бүрэн авч гарсан. Тийм учраас үндснийхээ том үйлдвэрлэлийг бид нар бас галын аюулд эрсдлээс одоо бүтэн аварч эндээ одоо бид нар одоо сэтгэл хангалуун дээр нь одоо ямар нэгэн албан хаагчд маань иршдэггүй ийм нөхцөл байдалд одоо ингэж явж байсан. Таны одоо жишээ нь яг ингээд нөгөө чиглэлийн дагуу аврах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа зохион байгуулсан тэр одоо үйл явдлууд их хэрэг гэх үү те одоо хамгийн тийм ноцтой эрсдэлтэй бүр яг ингээд цаг тутамд анхаарал хандуулжсан тэр үйл явдал ямар үйл явдал вэ? Одоо хөвсгөл далаад одоо тээврийн хэрэгсэл татан гарах ажиллагаа байлаа. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн одоо санаачлагаар хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах нуурч 9 тээврийн хэрэгслийг татан гарах ажлыг бол бид одоо 2021-с 24 онд амжилттай гүйцэтгэсэн. Тэгээ анхны одоо тусгай ажиллагаа байлаа. Тэгээд одоо энэ дээр бол онцгой байдлын ерөнхий газар үндсэн одоо ерөнхий удирдлага, дээрэн зэвсэгт хүчний жанжин штаб, үндэсний батлан хамгаалахын их сургууль, шинжилгээ ухаан техникийн их сургуулийн одоо зөвлөх инженерүүд оролцсон ийм өргөн баг одоо ажилласан. 30 жилийн дараа байлаа тий. Ер нь бол 1985 онд одоо живсэн Сүхбаатар хөлгөн онгоцыг 300 гаруй тонн одоо жинтэй аврах том болгон хөлгөн онгоцыг одоо татан гаргах ажлаа анх удаага зохион байгуулсан. Тэр бол одоо амаргүй байлаа. 36 хоног одоо тасралтгүй манайхан тэнд одоо өвлийн одоо тэр хүүтэн үед тэгээ тэр жавартаа хүүтэн сэрүүнийг үл ажрын одоо манай аврагч нар хид хідэн маш олон удаагийн шумбалтууд хийж тийм ээ тэр одоо тороосоор бэхлэх татах ингээд ажиллагаа дээр нь одоо зэвсэгт хүчний тэр одоо хүчтэй одоо танк гар одоо татах тэгээд дээр нь одоо зөвлөх инженеруудын нарийн одоо инженерийн тооцоол эндийн үр дүнд татан гарах ажиллагааг одоо эрсдэлгүй амжилттай зохион байгуулж хөлгийг одоо тийм мөнхийн цусалтанд бид нар байрлуулсан. Тэгээ үүний дараа одоо нуурч живсэн за ер нь бол 34-өөс 33-аас 171 метрийн гүнд байсан. Тээврийн хэрэгслүүд 11 тээврийн хэрэгслийг татан гаргаж тэгээ 50 тонн одоо шатах шатах тосгор материалыг аюулгүй болгож одоо хөвсгөл нуураа бид нар бол цэвэрлсэн. Энэ хугацаанд өөрийнхөө одоо гар биеэрээ болон удирдлагын төвшөнд мэдээж том
одоо осол хэрэгүүд аваарууд дээр ажиллаж исэн бах, өөр гүйцэтгэж исэн бах. Тэгээ энэ ажлуудаас юу гэдгийг одоо тэнд хамгийн том сорилт болж исэн. За энүүний ард бид нэр гарч чадах болов гэж одоо хамгийн их тэм сэтгэлийг тэмцэлж исэн ажиллагаанууд ер нь ямар ажиллагаануудыг хэлэх вэ? 2017 оны 10 сард Завхан аймгийн Отгон тэнгэр ууланд осолдсон 17 уулчны ослын асуудал. Миний одоо зүрх сэтгэлд бас харамсалтайгаар үлдсэн. Тухайн үед одоо миний бие одоо удирдах ийм одоо үүрэг даалгаврууд оногдсон. Завхан аймгийн онцгой байдлын газар тухайн үед шинэ байранд ороод яг тэр туу цаашлж байгаа агшинд л дуудлага ирээд ингээд одоо анхны бүлэгтэй хамт би Отгон тэнгэр Отгон суманд очиж энэ аврах ажиллагаа явуулсан. 72 цагийн одоо хугацаатай энэ ууланд тосолдсон 17 уулчны одоо цогцыг эрен хайж одоо ар гэрт нь хүлээлгэж өгөх энэ амаргүй одоо үүргийг одоо гүйцэтгсэн. Тэгээд бол тэр одоо Отгон тэнгэр хайрхан бол 70 төвчнөөс дээш 4000 метрийн өндөрт одоо байдаг. Тэгээд 4000 метрийн өндөр дээрээс тэр одоо хатан хавцал руу хаягдаж тэгээд цасан нурганд дарагдсан одоо алга болсон 17 уулчны цогцыг олох бол амаргүй байсан тийм. Тэгээд биднэрт одоо байгаа багаж хэрэгслээрээ бид нар одоо тэр цасан гүнд одоо зарим үед бол 10-аас 14 метр хүртэл ингээд ухдаг тийм ээ. Тэгээд ингээд хэрж явах нь зарим нь олдохгүй ингээд төвхтэй байдалтай байсан. Тэгээд бид нар тухайн үед бол алт хайгчдын одоо хэрэгжилжсэн металл хайгчдыг энэ ажиллагаанд турш үзээгээд ингээд үтсэн тэр бол их оновчтой шийдэл болсон. Ялангуяа одоо тэр осолдсон уулчдын бүс дандаа металл байсан учраас ямар нэгэн байдлаар тохио хогдог. Тэгээд татж гаргадаг. Ингээд ямар ч байсан ингээд богино хугацаанд бүх одоо цогцыг олохоор ингээд бид нар чармааж ажиллаж байсан. Хамгийн сүүлд нэг цогц олдохгүй ингээд удаашсан. Тэгээ ер нь бол их хэцүү байсан л да тэр осолдсон одоо уулчдын цогц бол одоо ингээд их хөрөлдөөд хугарчихсан. Нүд ам нь одоо ингээд те нүүр нь одоо ашин одоо салаад хоорондоо нийлээд ороо бөмбөг шиг бөөрхий болчихсон байх жишээний. Тэгээ ар гэрийнхэн түлээлгэж өгөх гэсэн ар гэрийнхэн бол нүд хэлтрэм танихгүй. Тэгээ одоо өмсөж исэн хувцсаар нь одоо барагцаалдаг таньдаг ийм л байсан. Тэгээ ямар ч байсан бид нар хамгийн сүүлд одоо 72 цаг ингээ болоход хугацаа их давчун. Тэгээ үдээс хойш одоо тэр орчмоор 3 хоног одоо хүчтэй салхи шуурав одоо болно гэдэг ийм нөхцөл байдал дээр сүүлийн цогцыг бид нар маш богино хугацаанд ингээд одоо довлынх нь бэрээс ахуулаад бүх хүчээ шавхаад одоо хайсан олсон. Тэгээд одоо ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Тэгээд ер нь бол манай албан агчид бол цаг хугацаанд нь үүргээ одоо амжилттай гүйцэтгэж байна гэдэг. Тэгээд тухайн үед бол би одоо аврагч нараараа албан агчдаараа үнэхээр их бахархсан. За 2022 оны 2 дугаар сард Бүгд найрамд Турк улсын Хатаян улсад одоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт. Бараг одоо Турк улсад 80 жил болоогүй ийм газар хөдлөлт одоо болсон. Тэгээд одоо тэр үед одоо засгийн газрын шийдвэрээр 35 хүний бүрэлдэхүүнтэй одоо Монгол улсаас одоо баг бүрэлдэхүүн очиж үүрэг гүйцэтгсэн. Тэгээд тэнд бол 10 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэхэд одоо маш хүнд нөхцөлд тэгээд Монгол улс чинь газар хөдлөл гэдгийг бол нүдэрээ хараагүй шүү дээ. Бид бүхэн ч гэсэн одоо мэдрээгүй. Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн хэмжээнд 2019 онд томоохон хэмжээний газар хөдлөлтийн одоо гамшигтай тэмцэх чиглэлийн ийм дадлаг сургуулийг хийсэн. Дараа нь одоо 2022 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санаачлагаар аюулгүйн зөвлөл за тэгээд нийслэлийн засаг даргын тамгын газар шадар сайдын ажлын алба онцгой байдал төрийн цэргийн хууль сахиулах байгууллагууд оролцсон маш том стратегийн команд штабын сургуулийг бол хийсэн. Тэгээ бид нар одоо юун дээр одоо анхаарах ёстой юм, хүндэл бэрхшээл нь юу байна уу? Тэгээ цаашдаа сайжруулах асуудлууд юу вэ гэдгийг бол харсан. Дотооддоо ийм арга хэмжээ авч байгаа зохион байгуулалтын хувьд. Ер нь бол ард иргэд рүү ямар үйл ажиллагаа явуулж ийм гэхээр жил болгоны 3 сарын одоо сүүлийн 7 хоногийн лавг пүрэв гарагт газар хөдлөлийг таниулах өдөр гэж одоо зохион байгуулдаг. Мөн одоо пүрэв гарагт нь
зарлан мэдээллийн тохиогоор ажиллах ийм дадлаг сургуулийг улсын хэмжээнд одоо хэрэгжүүлж байгаа. Одоо ямар байдгийг гэдгийг төсөөлж кино одоо баримтд одоо үйл явдлаас харж байгаа болохоос биш. Одоо тэр нурангад дотор одоо албаагчд маань яах вэ? Нурангад дарагчгүй тийм ээ. 2 ирэлч нохоотой одоо ажилласан. Тэгээ 8 хүний одоо амийг одоо аварч 450 хүнд эмнэлгийн яаралтай тусламж тухайн үед үзүүлсэн тийм. Тэр бол болгонд л одоо өдөр болгоно л одоо албаагчд маань яах вэ, ийх вэ гэж санаа зовж одоо тухайн үед байнга л одоо холбоонд холбогдож биеийнхний байдлыг асуудаг, үүрэг гүйцэтгүүд хүндрэлтэй юм байна уу асууж ингээс шаналж давхар л одоо ингээд шаналж ирсэн тий. Тэгээд одоо бүгд үүргээ гүйцэтгээд амжилттай гүйцэтгээд ирэхэд сэтгэлд нар гих шиг одоо юм болж байсан тийм. Тэр бол одоо хүнд бас нэг үе ингээд байлаа. Тийм учраас одоо удирдагч хүний хувьд байгууллага толгойлж байгаа хүний хувьд байнга л одоо аврагчтайгаа хамт одоо сэтгэл санааны хувьд ингээ үүрэг гүйцэтгэж явдаг юм аа гэдгийг бас онцолж хэлхийг одоо хүсэж байна. Ер нь бол тийм л одоо сэтгэл миний хувьд бол байдаг. Цэргийн байгууллага дээрээс нь онцгой байдлын алба гээд нийтдээ танин гөрүүлсэн 30 гаруй жилийн хугацаа хэрвээ үн цэнтэй за багхан ч гэсэн зөв явсан гэж хэрвээ та өөрөө боддог бол яг энэ одоо зөв гişгсний зөв мөрөөр явсны одоо гол үндэс суурь нь юу гэж хэлэх вэ? Тэ ер нь бол аливаа байгууллагын одоо өөрийнх нь өнгө төрөх гэж байдаг. Тэг нүүр царай гэж байдаг. Хоёрдугаарт нь гэвэл тухайн байгууллагын нийгэмд үнэлэгдэх байр суурь гэж байна. Онцгой байдлын балбыг бол өнөөдөр ард түмэн хайрладаг. Хамгийн одоо ард иргэдтэйгээ ойр алба. Тэнд л одоо гашуун зовлон дунд хүн одоо ингээд сөхөрж яхад тэнд даврлын гараа очиж одоо сунгаж идэг. Ийм л алба Монгол улсын ерөнхийлөгч одоо хэлсэн байдаг. Тийм учраас нөгөө талаас их буянтай зам мөрн одоо гигэн ийм сайхан саруулхан алба. Учираас энэ албанд одоо ингээд зүтгэж байгаагийн буян л одоо ингээд байдгаа л гэж би одоо боддгийг. Тэгээ энэ албаныхаа бас буйнаар энэ одоо доор ажиллаж байгаа аврагчдынхаа, офицеруудынхаа одоо энэ хамтран зүтгэж байгаа бүхэл одоо хүмүүсийн одоо тий итгэл, сэтгэл бүх зүйлээр л одоо ингээд өдөө зэрэгтэй явж гэн гэж одоо боддог. Одоо миний хувьд бол хамгийн одоо бахархмаар одоо үнд зүйл гэх юм бол миний одоо удирдлаганд ажиллаж байгаа тий аврагч нар их цагийн Игэл Баатрууд гэж одоо ард иргэд маань хэлдэг тийм ээ. Гал ус гашуун зовлонд одоо хамгийн түрүү нүүр тулдаг өдөр тутам цаг минут бүр одоо нэршилтэд турладаг манай аврагчдаар энэ залуус маань бол одоо бидний хувьд бол хамгийн үнэтэй одоо зүйл бидний одоо үнэлж хэлж болохгүй тэр одоо үнэтэй бахархал нь бол тэд нар юм аа гэж би хэлмээр байна. Хоёулын ярилцлага өндөрлүүлээ. Бидний ярилцлага цаг энэ хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Тэгээд эх орныхоо төлөө ам биеэ үл хайрлан одоо тэмцгийн андгаалъя гэдэг ийм одоо үнэхээр агуу гэх юм уу те чин сэтгэлийн сайхан тангарыг тавьж тэр сэтгэлээрээ эх орныхоо төлөө үздэгдэг одоо эрхэм хүмүүний төлөөлөлтөд уулзах тун таатай байлаа. Бүх цаг үед бэлэн байдаг онцгойгийнхнаараа бас Монголын ард түмэн бид үнэхээр бахархдаг. Тэгээ танаар төлөөлүүлээд бас яахын аргагүй бид нар кинон дээр супер баатрууд гэж ярьдэн шүү дээ тий. Яахын аргагүй бас яг энэ цагийн хэлгүй баатрууд бол манай онцгойгийнхан байт юм шүү гэдгийг танаар төлөөлүүлээд нийт онцгойгийнхандаа боломжлоо. Та бүхэндээ бас зүсэгт хүчний баярын мэндийг хүргэе. Тэгээ цаашдын хийж хэрэгжүүлж байгаа өргөсөн тангараатай үнж байдаг бүх байдлаар монголчууд бид бахархдаг шүү гэдгийг хэлээд ярилцлага өндөрлөлээ. За баярлалаа. Тэгээд энэ завшааныг ашиглаад одоо үндэсний аюулгүй байдал ард иргэдийнхаа амар тайван амьдралын төлөө
Монгол улсын тусгаар тогтнол, хөлийн халдшгүй дархан байдал гээд одоо бүхий салбарт бидэнтэй адилхан мөр зэрэгцэд одоо ажилладаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эрхэм генерал офицерууд тэдний одоо ар гэрийнхэнд тэгээ одоо түүхт Монгол цэргийн одоо баярын өдөр буюу зэвсэг төвчний 105 жилийн хойно баярын мэндийг өргөн төвшүүлээ. Одоо онцгой байдлын байгууллагын одоо үйл ажиллагаан дээр одоо бусад одоо төрийн цэргийн хууль сахиулах байгууллагууд их дэмжлэг үзүүлж ажилладаг. Иргэд олон нийт одоо бусад одоо үр хүлээсэн албан хаагчид ч гэсэн их дэмжлэг үзүүлдэг. Ер нь бол одоо хамтын ажиллагааны үр дүнд бидний үйл ажиллагаа илүү сайн явж байгаа гэж одоо хэлмээр байна. Тэгээд одоо эгэл аврагчийн халуун зүрхэнд их орон бүтнээрээ багтдаг гэж би хэлдэг. Тэгээд инх цагийн эгэл баатрууд улсын онцгой байдлын албаныхаа бас албаагчд нийт одоо бие бүрэлдэхүүндээ одоо баярын халуун мэндийг өргөн төвшүүлье. Баярлалаа.